би Монгол Улсын иргэн сэтгүүлчээр ажилладаг Баццэг байна. Өнөөдөр 6 сарын туршид асууж тодруулсан сэдвийнхээ хүрээнд холбогдуулаад гомдол мэдээллийг авилгатай тэмцэх газарт өгөхөөр ирсэн байгаа нь юм аа. За ер нь бол өнгөрсөн хугацаанд Монгол улсыг гадаадад сурчлах хэмээн одоо гаргасан зардлын тухайтад холбогдох албан тушаалтнаас нь удаа дараалан мэдээлэл авах орлого хийгээд тухайн хүнийх нь мэдээллүүд бол хоорондоо зөрөөд байсан. Нийт одоо Монгол улсыг гадагшаа сурчлаад хэдэн төгрөг зарцуулсан бэ гэвэл одоо ямар ч хүн ойролцоогоор юм нэг багц том тоо тэрний одоо задрагааг нь яриад энэний хүрээнд үр дүн юм байсан гэдэг бол энэ энгийн логикийн асуудал баг. Тэгээд энэ хүрээнд мэдээллийг бол тодруулахад яг баттай мэдээлэл бол авч чадаагүй гэж үзэж байна. Учир нь зөвхөн Go Mongolia, Welcome Mongolia гэдэг юм хоёр ийм брендингийн ажил байгаа. Брендингийн зардлууд нь хэд болсон юм? Тэгээд энэний хүрээнд ямар төсөв төртөгтэй ямар ажлууд хийгдсэн бэ гэдэг асуудлыг тодруулахад нэг удаа дээр нь $400 мянган зарцуулсан гэж ярьсан бол дараагийн удаа $500 мянган болсон. Дараагийн удаа $1,000 гэх мэт тоонууд нэм зөрүүтэй байгаад цаа. Энэ бол баримтын одоо алдаа байгаа биш үү дээ. Тэгэхээр тодруулж асуусан. За ингээд энэ бүгдийн дараа их усүр нь хаанаас юм бэ гэхээр хувийн хвшил гэдэг мэдээлэл өгсөн. Тэгээ дараа нь Дэлхийн банк болж хуурсан. Тэгээ засгийн газар болсон. Тэгэхээр энэ ингээд нэг юм баримтын юм зүрхнүүд байгаадагаз энийг тодруулж асуугаад ер нь томтой мэдээлэл бол авч чадаагүй учраас хууль хяналтын байгууллага нь шалгаад нэгтлээд тодруулж өгөөч гэдэг юм хүсэлтийг тавьж байгаа юм. Тэгээ бид нар 6 сарын хугацаанд энэ асуудлыг ер нь бол хөндөж хөөцөлдсөн л дөө. Тэгээд энэ хүрээнд ингээд шилэн даасанд бол зарлан гүйлгээний мэдээллүүд байхгүй ч гэсэн тушаалуудтай холбоотой мэдээллийг бонд гэсэн хэсгээс бол олсон байгаа. Тэгээ олсон зарим нь одоо тушаалыг та бүхэндээ уншиж үзүүлье. Энэ номин сайдын гарын үсэгтэй энэгээр ингээд татаад харж болно. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж олон улсын зах зээлд гаргах, нэр хүндтэй олон улсын үзэсгэлэн, уралдаан, наадам, бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахад шаардлагадах 490 сая төгрөгийг баталж төсвийг төлөвлөх хойрлох зарцуулах эрхийг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын даргын албан үрийг төрөө орлон гүйцэтгэгч мөнгө зулд шилжүүлсвэ гэдэг ингээд ийм нэг тушаал байна. За дахиад харах юм бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих салбар хоорондын уялдааг хангах, нийтийн биеийн тамир, спортын орчны хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхд залуучуудад спортоор хичээллэхэд таатай бүтээлч орчин нөхцөлийг бий болгоход шаардлагадах зардал 100 сая гэдэг. За энэ бол ингээд бас энэ яг ийм төстэй одоо хүүхд залуучууд руу чиглэсэн зардлууд бас маш олон байсныг зүгээр нэгийн төлөөлөлөд харуулж байгаа юм. Энэ хавсрагч ямар ч байсан. За ингээд Монгол улсыг Go Mongolia нэгдсэн өнгө төрхтөөгөөр олон улсад сурчлан таниулах арга хэмжээг зохион байгуулахад шаардлагадах 230 сая 916,800 төгрөг за мөн үүний зардлыг гаргаж төсвийг хуваарлах зарцуулах эрхийг төрийн нарийн бичгийн дарга цэвэгд оржиж шилжүүлсвэ гэдэг мөн номын сайдын тушаалтай гарын үсгтэй. За дараагийнх нь дахиад Монгол улсыг Go Mongolia нэгдсэн өнгө төрхтөөгөөр энэ хувь нь саяныхыг хулбарсан байна. За дараагийнх нь болохоор ингээд 1,716 сая 80 мянган төгрөгийн зарлыг баталж төсвийг хуваарлах зарцуулах эрхийг төрийн нарийн бичгийн дарга цэвэгд оржиж шилжүүлсвэ гэдэг. Энэ Монгол улсыг олон улсад сурчлах, Go Mongolia дэлгүүр үгийг олон улсад таниулах, соёлын аял жуулчлалыг эрчимжүүлэх чиглэлээр дэлхийд нэр хүндтэй олон улсын соёл урлаг, спортын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахад гэдэг 1.7 тэрбумын ийм тушаал байна. За дараагийнх нь мөн тэрбум 687 сая 645 мянган төгрөг гэж байна. Монгол улсын соёлын гадаад сурчлагыг эрчимжүүлэх, олон улсын мэдээний сувгаар цаг үеийн онцлог мэдээг түгээхэд шаардлагадах 1.6 тэрбумыг мөн энэ цэвэгд орчид ингээд зарцуулсан зарцуулах гэдэг энэ гарын үсгтэй тушаал нь энэ бол шилэн даасны одоо бонд хэсгээс олсон мэдээлэлүүд байгаа. За Монгол улсын соёлын гадаад сурчлага энэ тэрбум 600 за энэ дахиад тэрбум 500 хүүхэд залуучуудын авьяас ур чадвар бүтээлч үйл ажиллагааг урамшуулж соёлын боловсрол олгох арга хэмжээг дэмжих үндэсний брендийг бий болгох дотоод болон гадаадд сурталчлан таниулах зардал шаардлагадах 1.5 тэрбумыг одоо батлагдсан төсвийг хуваарлах зарцуулах эрхийг нийслэлийн соёл урлагийн газрын дарга цэнд аюулч шилжүүлсвэ гэсэн байна. За ингээд явж байгаа дахиад мөн 1 тэрбум төгрөг соёлын сэргэлт 2024 аяныг нийслэл Улаанбаатарт зохион байгуулахад шаардлагадах тэрбум төгрөгийг ингээд мөн нийслэлийн соёл урлагийн газрын цэнд аюулч шилжүүлсвэ гэсэн байна. За ингээд
дахиад ингээд 1.5 гэдэг. Ингээд тушаалууд нь ер нь энэ мэтчлэн бол гарсан байгаа. Гэхдээ энэ мөнгө нь яаж гарсан бэ гэдэг гүйлгээний мэдээллийг тухайлбал би хайгаад болоогүй. 6 сарын хугацаанд. Тэгэхээр энэ мэдээлэл угаасаа байхгүй юу? Эсвэл гэдэг нь одоо энэ хуулийн хэлтийн байгууллага шалгаж тогтоож өгөөсэй гэж хүсэж байгаа. Яа тэгэхээр энэ бол Монголын татвар төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 1 сая орчим иргэдийн цалингаасаа хугасалж татвар төлж байгаа нийгмийн даатгал төлж байгаа мөнгнөөс ийшээ явсан байж болзошгүй гэж хардаж байгаа учраас юм. За ингээд миний одоо гаргасан өргөдөл бол айлтгай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Даштава улан айлтгай тэмцэх газрын мөрдөн шалгалтын дарга эрхэлсэн комиссар Баян Түмэн нар хаяглагдан одоо би оруулж өгч байна. Тэгээд ер нь бол эрүүг үйлээ 22-1 болон за бусад асуудлуудыг тогтоож өгөөч гэдэг байдлаар бол өргөдлөө бичсэн байгаа. Энэ дээр онцлон анхаарал татж байгаа асуудал нь фүүл хэмээн гэрээ байгаа хөл бөмбөгийн баг. Хөл бөмбөг сонирхогчд дотроо энэ баг дэлхийд дахин болвол одоо Барсагаа гүцэх юм уу, Челсигээ гүцэх юм уу яг алдартай баг. За тэгээд ийм дундаж хэмжээний хөл бөмбөгийн багийн бэлтгэл дээр өмсөгдөх подуулт цамцыг хідэн төгрөгөөр одоо үйлдвэрлэж тэдэнд аваач ч гэсэн бэ гэрээний дүн ямар юм бэ гэдэг асуудлыг бол сонирхож судалж явсан. Тэгээд өөрөөс нь бол томтой мэдээлэл авч чадаагүй. Одоо ажил авсан байгаа сайд ундрмаас бол тодруулсан. За энэ гэрээний дүн 1 сая 190 мянган фунт стерлинг. За энэ 2025 онд л хэд одоо шилжүүлэх үүрэгтэй 360 мянган фунт стерлинг буюу одоо 485 мянган доллар. За мөн 26 онд шилжүүлэх 830 мянган фунт стерлинг буюу 4.1 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг одоо ингээд төсөвт суулгах шаардлагатай байгаа тухай. За мөн Монгол Улсын засгийн газар үүнээс үүдэлтэйгээр арбитрийн шүүхэд дуудагдсан гэдэг мэдээллийг бол 10 дугаар сарын 27-ны өдөр одоогийн соёлын сайд ундран бол мэдгдсэн. Тэгээд судалж үзэх юм бол тус багийн одоо энэ хөлхэн багийн хөл бөмбөгийн хаалгач нь 7 хоног 165 мянган долларын цалинтай байгаа юм. Тэгээд энэ одоо хүнийхэн цалинг Монголын эмч багш нарын төлдөг татвараас одоо өгсөн байх нэ гэж харагдахаар дүр зураг үүсэж байгаа. Тэгээд гэрээг дүгнэхтэй бол яг Англид тухайлбал тэг хөл бөмбөгийн фанат хитэн хүн Монгол улсад ирсэн юм бэ. Энэ гэрээний хүрээнд эдийг дүгнэж олон нийтэд мэдээлэл хийх шаардлагатай гэж үзэж үзсэн учраас бид нэр удаа дараалан мэдээлэл авах хүсэлтэй бол өгөөд тэгээд хариулт авч чадаагүй учраас хуулийн хэлтийн байгууллага хандж байгаа энэ юм. Тэр нь ганц энэ асуудалгүй бусад асуудлуудыг бид нар хэвлэлийн мэдээлэл олж авах үед нийтийн албан тушаалтан мэдээллийг үүргээ биелүүлээгүй гэдэг агуулгаар нь бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл болоод мөн Globe International руу хандж байна. За мөн засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар руу дурддагдсан одоо соёлын яамнаас гадна бас асуудлууд яригдж байгааг та бүхэн мэдж байгаа. Эдгээр тухайн газрууд руу бол тус хандж байгаагаа хэлчихсэн юм а. Яа тэгэхээр энэ бол Монгол одоо монгол хүний нэг хүний төлдөг татварын хэмжээ ойролцоогоор цалингаасаа 40 орчим хувийг татвар шимтгэл төлж байгаа бол энэ нь эргээд яаж зарцуулагдж байгаа юм бэ гэдэг дээр иргэн нэг бүрийн оролцоо чухал хяналттай байгаасаа гэдэг үүднээс Монгол улсын иргэнийхээ хувьар би ээшээ өргөдлөж за мөн иргэд ч мөн энэ чиглэлд хяналтаа тавьдаг байгаасаа гэж хүсэж өнөөдөр энэ асуудлаар айлтгай тэмцэх газар руу хандж байгаа нь юм. Зүгээр шилэн даансанд байршуулах үүргийг бол хуулиараа хүлээдэг ч гэсэн араас нь нэхгүй бол албан тушаалтнууд яг нэг цэсэн дотроо өөр цэс рүү харуулахгүй байх байдлаар хийдэг ч юм уу те асуудлууд удаа дараалан харагдж байгаа учраас бид нар зөвхөн энэ жишээн дээр тулгуурлаад татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулсан, эргээд ямар үр дүн гарч байгаа юм бэ гэдэг байдлаар нь хандж байна. Ер нь тайлхиндаг байх үүрэгтэй ч гэсэн тэр бүр тайлагнаад байсан жишээ тухайлбал өнгөрсөн 5 жилийн хугацаанд байсан уу гэдэг асуудал анхаарал татна. Тэрний өмнө бас яадаг байсан. Тэгээ яадаг байсан. Одоо яах вэ? Одоо бас ингээд хяналтаа тавиад явах хэрэгтэй. Төсвийн өргөө зарцуулах. Энэ номын сайдын одоо яг өөрөө чинь барьж байгаа баримтууд дээр хэд нийлбэр дүн нь одоо хэд орчим мөнгөнд дүн болж байна. Ингээд зөрүүтэй юмнууд бас аюу олон байгаа. Ер нь одоо ингээд нөгөө гадаадад сурчлах гэдэг дээр үндэсний хороогоор дамжуулаад одоо Boston Consulting Group, Edelman Singapore, Trip.com, BBC, CNN гэх ингээд гэрээнүүд байгуулахаар болж штэ. Тэгээд тийм Atticus болохоор Эрдэнэ соёлоогоос гэдэг тусдаа их үсрээс гарсан бас байгаад байгаа юм. Бид нар зөвхөн энэ соёлын янтай холбоотой гарсан байж болзошгүй одоо төсвийн хөрөнгө оруулалтыг одоо хөөж үзье
үндсэндээ соёлын салбар гэдэг өнгөрсөн хугацаанд олон нийт төдийлөн хямдтай байгаагүй. Гэхдээ хөгжиж чадах юм бол амжилттай байж чаддгийн жишээ одоо тухайлбал Солонгост те соёл урлаа хөгжүүлээд зөвхөн K-pop-оос 18 тэрбум долларын 15 тэрбум долларын одоо орлого улсын төсөвтөө бүрдүүлж бас чадж штэ. Тэгэхээр бид нар яагаад ингэж соёлын салбартаа хүч хаяад уран бүтээлчдэд дэмжиж тэгээд тэдэндээ оруулсан хөрөнгө оруулалтаа буцаагаад улсдаа татвар шимтгэл болгоод авч болохгүй гэж бодож бид нар жилийн өмнөөс энэ салбарыг судалж хэлсэн. Ер нь бол тэгээд судалж явж байгаад 6 сарын өмнөөс тухайн үеийн салбарын сайдаас нь тодруулаад тодорхой тоонтой мэдээлэл авч явж таагүй. Тэгэхээр энэ ингээд зөвхөн биднэрт олцсон мэдээлэлээр хамгийн багадаа 20 гаруй тэрбум төгрөгийн одоо үнийн дүү яригдсан гэрээнүүдийн үнийн дүн. Тэгээ нэмээд бас ингээд тушааллуудыг харахаар яг нөгөө валют учраас гэрээ тушааллуудаа ингээд жижигчлээд тэрбум гэдээ гаргасан байж бас болшгүй. Тэгээд яг ийм учраас бид нар мэдээлэлээ өгөн баталгаажуулах гэдэг өөрлөн хандаад удаад дараалал орлого хийсэн. Тэгээ нэгэнт мэдээлэхгүй байгаа учраас тэгээд хууль хяналтын байгууллагатай итгээд шалгаад өгөөч гэдэг өсөлтөө өгч. Өчигдөр бас рекорд сегмент Newsroom сегмент сайтад дахиж ярилцлага өгөхгүй гэсэн юм хандлага гаргасан байсан. Таны хувьд ингээд ямар байр суурь илэрхийлэх вэ? Яг уу тэр хүний сонголтын эрх байж болно л доо. Гэхдээ нийтийн албан тушаалтан хууль заасны дагуу олон нийтэд энэ төсөв захиран зарцуулсан бол мэдээлэл өгөх үг нь үүрэгтэй. Тэгвэл ингээд ялгаад өөрт нь таалагдаагүй асуулт асуусны төлөө ингээд танаад өгөхгүй гэдэг бол бас харцангуй ойлголт гэж бодож байна. Гэхдээ одоо бол миний энэ аялалтай тэмцэх рүү хандж байгаа асуудал нь юм субъектив байдлаар ерөөсөө хандмаар байгаа. Энэ ерөөсөө татвар төлөгчдийн тухайлбал иргэн 7 буудлын должингуйн төлсөн татвар юунд үрэгдээд байна вэ гэдгийг л бид нар хяналттай байя гэдэг ийм саналтайгаар ер нь хууль хяналтын байгууллагууд бас энийг шалгаад зохиох үр дүн үзүүлээсэй гэж хүсэж хандж байна.